Эхний мэдээллийг хүргэе. Эрчим хүчний үн нэмэх хэсэг маргаан жил бүр яригддаг. За энэ удаад ч давтагдаж ерхий сайд учрал 14 хоногийн дотор эрчим хүчний үнийг хэрхэн яаж ямар үе шаттай нэмэх вэ гэдгээ тодорхойлох үргийг эрчим хүчний сайд найдлаад өгсөн. За мөн үн тарифын цаана салбар бүхэлдээ алдагдaltaй ажиллаж за удаан хугацаанд хуримтлагдсан үр төлбөрийн асуудал бий. Хууль ёсоор эрчим хүчний үн тарифыг тогтоох эрх нь зөвхөн эрчим хүчний зохицуулах хороонд байдаг юм а. За тиймээс засгийн газар ч улсын хурлч сайд нар ч үүнийг тогтоох эрхгүй байдаг юм. За гэвч бодит байдал дээр үн тариф улс төрийн нөлөөнөөс гарч чадалгүй уучраад байна. Үнийг огцом нэмэхгүй иргэдэд дарамт учруулахгүйгээр үе шаттай өргөжлөх ёстой гэж эрчим хүчний сайд найдлаа мэдгдлээ. Эрчим хүчний үнийг нэмэхэд инфляцид 1.5-аас 2.4% өсөлт гарах тооцоог өмнөх засгийн газар гаргасан. Хуулиараа зөвхөн эрчим хүчний зохицуулахаараа эрчим хүчний үн тарифыг шинжилэн тогтоох эрхтэй. Энэ нь үн тариф, мэргэжлийн тооцоо, эдийн засгийн үндэслэл тулгуурлах ёстой гэсэн зарчим юм. Гэвч бодит байдал дээр тариф олон жилийн турш улс төр нийгмийн дарамтаас шалтгаалan хиймлээр барьсарилсан нь өрөнд орсон эрчим хүчний салбарын бодит төрх юм а. Ерхий сайдын өгсөн чиг үүрэг хэлж буй зүйл нь болвол иргэдэд дарамтгүйгээр гэхдээ үнийг айжмаар тогтвортой байдлаар урт хугацааны тэнцвэрт орох үеэр өсгөрөө тохируулаарай гэсэн чиглэл юм аа. Гадаадд өсөж байгаа үнийг бол бид нэр тодорхой хугацааны дараагаар Монгол улс импортлж оруулж инфляц. Ингээд инфляц бол хөрөлдөх ийм нөхцлүүд байна. Тийм учраас бол яг зөвхөн эрчим хүчний үн нэмэхтэр тодорхой хэрэглэгчийн бүлэг дээр нэмэхтэр бол байж болох байхаа. Тэгэхээр нийтлэг бол нэмэхэд бол асуудалтай болж шаарч байна. Нөгөө талдаа тооцоололгүйгээр айл өрхийн цахилгаан тарифыг шууд нэмэх нь иргэдийн амжиргаанд бодит дарамт болох юм а. Тиймээс үн нэмэх асуудал улс төрийн хувьд эмзэг сэдв болж ихэвчлэн хойшлогдсоор ирсэн юм а. Гэвч эдийн засгийн хувьд удаан хугацаанд барьсан үн эцэстээ огцом өсгөөс өөр гарцгүй төхөрдөг нь Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг нотоллоо. Эрчим хүчний үн тариф нэмэх нь эрчим хүчний зохицуулахаараа шударга улс төрийн шинжилгээ газраар оруулж иж асуудал шийдвэрлэдэг байхгүй хянуулдаг гэсэн үг. Шударга улс төрийн шинжилгээ газар буюу өнөөгийн монополи эсрэг газар хэрвээ нэмхийг дэмжихгүй бол тэнд нэмэгддэг байхгүй. Орон доноор бас зөвлөлттэй. Тэгээ тэрийг ерөөсөө хүмүүс мэддэг. Бид нар бол ялгамжтай байгаа ч өндөр ачааллын үед нь тарифа өндөр тавьчих. Тэгвэл хүн хэрэглэгээ зохицуулаад сурчна. Жишээлбэл тэр үед заавал туг асах гэдэг шаардлагагүй байхгүй. Тэгээ энэ бол нэг засгийн газар өөрөө бас яг энэ асуудалд орхон зөв буруу юм уу? Бодлогын асуудлыг ярих хэрэгтэй болохоос үн тарифтай холбоотой асуудлыг нь дээр зохицуулах орон шийдэх болов гэж харж байна. Одоо өнгөрсөн жил зүйл жишээл дулааны цахилгааны үнийг нэмээд тэндээс хоримтлагдсан мөнгөнд нүү хаашаа зарцуулагдсан гэдэг асуудал эхлээд ярих хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Цалин урамшуулалт явуулсан юм уу, үр дарсан юм уу гэдэг асуудлыг эхний ээлжинд ярих хэрэгтэй. Хэрв эрчим хүчний зохицуулахаараа эрхээ бие даан мэргэжлийн түвшинд хэрэгжүүлвэл салбар нь улс төрийн маргаан биш харин тооцоолж суурилсан бодлогын жишг болохоор байгаа юм. Хамгийн сүүлд эрчим хүчний зохицуулахаараа цахилгааны тарифыг 2024 оны 11 дугаар сард нэмсэн. Мөн дулааны үнийг 2025 оны 5 дугаар сараас нэмэхээр төлөвлөсөн. Гэвч инфляц нэмэгдэж иргэдийн амжиргаанд сөрөг нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэн 2027 он хүртэл хойшлуулад байна.